програм хангамж, хэмбэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх, web coding, graphic design, UI, UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн үг. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээ дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээ хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлттэй за тэгээ код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтуурын ажил авч болно. За иймэрхүү юм сонгож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.